Then all my money in Japan. I'm going back асан. Тэгээд тавхан таруулъя. So excited. Өнөөдрийнхөө бичлэгээр би Japan haul гэдэг видео хүргэх гэж байна. Japan бол үнэхээр shopping heaven юм байлаа. Надад амар таалагдсан. Бүх юм амар хөөрхөн жижиг accessories тэгээд ер нь хоолун гоо сайхны аягүй юм авъя гэж бодчихсэн. Тэгээд нэлээд хэд юм авсан. Тэнд тэр Donkey Hotel гэдэг аягүй алдартай тийм drug store ч гэх юм уу. Бүх юм зардаг нэг дэлгүүрүүд юм байлээ. Тэнд ажуулчид аягүй очиж юм авд юм байлээ. Тэндээс ерөөсө бүх юмыг олох боломжтой. Бэн бахта хэрэлж болохгүй гээд ингээд дүү юм гэлгар утанд хийчт юм байлээ. Тэгээд би сая ирээд модож үзээ. Тэгээд витамин З-тэй тосноос 3-ыг авсан. Энийг аягүй сайн гээд аягүй өндөр ревьютэй байгаад ахаар туршилж үзье гэж бодоод аягүй савлгаа багтаа учраас 3-ыг авчи гэж бодоод 3-ыг авсан. Хэрэглээд эхэлсэн байгаа. Ерөнхийдөө таалагдчихж байгаа. Бүтцнайлах нэм юм байлээ. Яг юм усан юм шиг. Юмрхүү байдалтай. Аягүй шинхэ тосноо. Тэгээд төрсний дараа болохоор ингээд тос шиг тосрох уу. Ийм витамин З. Энийг туршиж үзэх гэж авсан. Японд очсон хүн нарны тос авахгүй бол алдас болох. Японы нарны тос бол сайн гэдгээр маш алдартай байдаг. Тэгээд хоёр төрлийн нарны тос авсан юм байна. Энэ бол гэдэг Korean нарны тос. Beauty of Joseon гэдэг нарны тос дээр нанесаа гэдэг хамгийн хасаагүй алдартай байдаг нэг юм хоёр нарны тос авсан. Ерөнхийдөө би сая Japanese нэг их research хийхээс жоохон тогшоогод хурцлан TikTok recommended эсвэл хүмүүсийн жоохон review өндөртэй зүйлсийг авсаа. Тэр би нэг Japanese госаахыг хэрэгэлдэг учраас яг эдийг нэг авна гэсэн надад төлөвлөсөн юм бол нэг байгаагүй. За энэ хоёр чигшүүлэгч айгу боломжтой үнэтэй. За нэг үнийн сая санахгүй байна. Ийм хоёр чигшүүлэгч авсан. Хоёулаа айгуу дайжгүй таалагдж байгаа. Ялангуяа энэ шарм их зүгээр юм билээ. Улаан бас чигшүүлэгч нь хоёулаа зүгээр serum тэгээд нэг lotion тосрох уу ийм хоёр зүйл. Biore, алдарт Biore Японы. Энэ өстө за нэг Монголоор 20,000 болов. Амар сайн cleansing makeup remover элен тосон makeup цэвэрлэгч энэ бүр амар таалагдж байгаа. Энэс ачаанд цай байсан бол нэмж нилээдэг авах байсан. Энэ бол бүр үнэхээр гоё юм байлаа. Тэр ерөнхийдөө миний авсан юмнууд дандаа энэ TikTok найзын маань popular hype болоод байгаа ч гэх юм уу бүтээгдэхүүн. Тэгэл нүрийн тослогчлалт дардаг, авдаг. Rice та баг юм авсан. I don't know. Энэ rice toner цагаан бодог гэж арсыг айгуу гоё болгодог, цайруулдаг гэх тэгээд идэг. Тэгээд энэ бас юм энийг хэрэгжилж үзэггүй энэ брендийн тосон байна. За энэ маск Japan айгуу од болоод байгаа. Айгуу сайн байгаа гэдэг ахлаар нь авсан чигшүүлдэг, нүх агшаадаг, зориулттай бас цайруулах үйлчилгээтэй л гэсэн. Тэгээд энийг хэрэгжилж үзэг байгаа. Маск тавихаас жоохон төгшөө өсвөл тэгтээ минийс хоёрыг авсан. За энэ батг гарахад аягүй хэрэгтэй байдаг гэж TikTok найз маань recommend хийсэн учраас энэ тосыг авсан. Үс хатаадаг алчуур makeup-ны sponge. Энэ нүүрний шингийн савны сток гой сав байлээ. Нүх хураашуулдаггүй. Дээрэс нь өнөр байхгүй аягүй юм natural. Надад маш их таалагдж байгаа. Энэ хоёр комбо. Ийм өсний тос. Энийн шампуныг бас дайж өгөөдсэн. Гэхдээ би аваагүй. Ачаа манай аягүй ихтэй ерөнхийдөө зармыг авч чадаагүй. Japan цайнууд амар гоё. Амар хөөрхөн савлгаатай. Энэ одоо зүгээр л хаарцаа. Тэгсэн юмнээ савлгаа нь амар хөөрхөн. So cute. Энийг таалагдаад харна. Бас авсан. What is this? Japan snack. Another ногоон цай. За энэ нэмиг ерөнхийдөө нөгөө хоол шингээх хоол эзний дараа амар ингээд хит эзний дараа шингээж чадахгүй байх эсвэл нөгөө зарим үед ингээд хотод хорсох ч юм уу тэр үед айгуу сайн гэдэм байлээ. Тэгээд энэ нэмиг биний бас авч үзсэн. Хэрэгжилж бол амжиг байгаа. Энийг бол айгуу сайн гэж би сонсч байсан. Хөөрхөн сүвнэр мөвнэр бэлгэний юм кашлок бүр амар их so cute. Энэ хоёр шиг юм би бас авсан. Another чихэр
яг ингээд мачагаараа төрөл бүрийн юм хийд юм билээ. Ямар олныг авсан юм бэ? Дахиад 2 гарч ирж байна. Энэ одоо ходод амир өвдөд бэс юм шиг байна тухайд. Тэрний дээр үе стилийн pouch кашлок амир хүүхэн мод. So cute. Тэр цүнх кашлок нэг дуртай хүн юм шиг байна. Дахиад нэг гараад ирлээ. Tongue scraper энэ нөгөө нэг хил хусдаг, өглөө хил мэлээ цэвэрлэхэд хэрэгэлдэг зүйл. Таймээ одоо нэг иймэрхүү юмнууд бол бүр савлгаа мавлгаа үнэхээр хөөрхөн. Чихэр жимсний төрлийн юм бүр үнэхээр гоё. Би Japan-д очиод 3 ил 4 ил баг нэмсэн баха. Зүгээр л 6 хоногийн дотор амар их хийдээд амар. Gentle Monster-ийн нүдний шил авсан. Gentle Monster-ийн дэлгүүр нь бүр айгүй хөөрхөн юм байлээ. Flagship store нь саяхан нэгцэн гээд. Би энэ Bold гэдэг collection-ийн нэг нүдний шилээ авсан. Нүдний шил маань би бүгдийг нь сүүлийн үед алга болгоод зархын зарсан байсан. Тэгээд ийм нүдний шил авсан. I love it so much. Looks so good. Ямар ч юм нүдний шил Австралиас авахаар $460 орчим байгаад би энийг $300 авсан баха. Ерөнхийдөө tax free. Дээрэс нь Австрали мөнгөний ханшаараа сайн байсан. За мэдээж Japan-д очсон юм чи Uniqlo-гоор орох нь бол ойлгомжтой. Миний өмсөн байгаа энэ цамцаас Uniqlo-г. Бас нэг exciting зүйл гэх юм бол sneakers авсан. Энэ бүр амар эвтих юм билээ. Тэгээд бүр надад амар их таалагдаад авсан цагаас хойш бүр тасралтгүй өмссөн байна. Хамгийн exciting purchase гэх юм бол vintage shopping маш сонирхолтой байсан. Нөгөө second hand цүнхнүүд, цагнууд, гол чимээлийн зүйл зардаг. Би ерөнхийдөө нэг гоё vintage bag авах юмсан гэж бодож байсан. Яг тэгэхээр аюу боломжтой үнэтэй байдаг гэж сонссон болохоор тэгээд нэлээдэн vintage store орсон. Vintage store-ууд угаасаа Токиогоор дүүрэн байт юм билээ. Бараг л 5 алхаал нэг vintage shop. So тэгээд тэндээс би маш боломжтой амар хөөрхөн bag авсан. Тэргээ тавхан харуулъя. So excited. Энийг би Harajuku гээд дүүргээс нэг дэлгүүрээс авсан mixed things гэсэн. So ta-da! So cute. I love this bag so much. Айгүй их зайтай. Тэгээд ийм гоё. Яг ингэж гурвалжин ийм хэлбэртэй болчтой. Ингээд дотор нь юм хийх юм бол иймэрхүү. Тэгээд condition ерөнхийдөө нэг хуучаагүй айгүй гоё энэ материал эдгээр нь боломжийноор байгаа. Ер нь бол ингэж л байх юм билээ. Гэтэ сунгах юм бол shoulder bag болж болох ба. Энэ бол миний хамгийн best find гэж хэлж болно. Japan-аас олсон хамгийн гоё зүйл. Яг би Fendi-ийн baguette стилийн bag хайжсан боловч яг миний хайжснууд юу гэсэн надад тааралдаагүй. За энэ болохоор бүр маш боломжтой үнэтэй байсан. Тэгээд хэдэн оны загвар гэдээсэн бэ? I think it's like 90s style юм шиг үлээ. За тэгээд ингээд Japan-д очоод credit card-а уйлуулчаад хүрээд ирсэн байна. Bye guys.